За сайн бацгаана уу? Орой минь найзуудаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ сайхан амарч байгаа байх. Тэгээ би бас энэ пивний соёл гэдгийг Монголд бас нэвтрүүлэх шаардлагатай байна. Манайхан чинь пив уухтаа маш буруу уудаг, маш соёлгүй уудаг, тохируулж уудаггүй тийм хүмүүс юм байна. Тэгээ энэ талаар ерөөсө хэлж ярьж дуурч байгаа хүн байдгүй. Тэгээд би өнөөдөр гол нь одоо тохируулж хэрэглүүл сайн шүү гэж байгаа. Тохируулж хэрэглүүл сайн эл гүн далаа гэж байгаа шүү дээ. Тэгээд би Калтенберг гэдэг герман пив. Тэгэхдээ энэ бол одоо Монголд үйлдвэрлэдэг герман технологиор Баварын одоо пивийг, Баварын хааны удмын пивийг одоо Монголд хийдэг юм байна. Тэгээд би бол дотоодын пивэндээ дуртай. Тэгээд дотоодын пивнээс алтан говь бас хэрэглэдгийг та бүхэн мэдж байгаа миний найзууд. За дээр нь нэмээд бол би энэ Калтенбергийг бас их хэрэглэдэг юм аа. Ягаад гэхээр энэ бол цэвэр одоо герман технологиор, Германы одоо патентээр хийж байгаа пив л дээ. За ингээд энэ пивнийхээ талаар би бас онцлогийг бас ярьчих гэж бодож байна шүү те. Тэгээ миний хэлэх үгэнд байнга л тохируулж хэрэглээрэй гэдэг үг л орж байгаа шүү те. Түүнээс одоо би нэг пивний реклам хийх гээд байгаа юм биш. Би ер нь их юм шургуу хүн. Тэг хариуцлага тооцох талаар ч юм уу те, порчиг нямхуу энэ төргээл би байнга ярьдаг штэ. Бараг 10 давтдаг. Тэрнтэй адил би энэ пивнийхээ талаар бас ярих гэж бодож байгаа юм шүү. Тэгээд энэ пивний бас нэг яагаад би өөрөө энэ пивэнд дуртай талаараа бас хэлмээр байна. За ингээд юу ч гэсэн цөмөрөө пив аягална. За энэ ингээд та нар харж байгаа бах пивнийхээ цэцгийг гаргана шүү. Тий. Энэ цагаан юм бол цэцэг. Тий. Тэгээ монголчуудаа пивийг цэцэгтэй уудаг юм шүү. Тий. За энэ бол ингээд одоо хөөсөн цэцэг гэж ярьдаг, бир блүмэ гэдэг. Тэгээ энэ нь одоо удахгүй ингээд доошлон штэ. За тэгээд ингээд ер нь одоо яг энэ дээрээ доор хаяжил нэг 2 хуруу хэртэй ингээд болохоор нь ууж эхэлтийн шүү. Яг ийм байхад нь бол шууд уухгүй шүү. Ингээ хүлээж итлэн чинь ингээд айгүй гоё цэцэглээд ирнэ. Тий. Удахгүй. Тий. Германчууд бол одоо та бүхэн телевизээр харсан байх, Германд очсон хүмүүс бүгд харсан байх. Чехүүд энэ төр бол ерөөсөө цэцэглүүлэхгүй пив ууна гэж одоо хаанч байхгүй. Тий. Энэ цэцгэлж яах гэдэг чинь пивний өөрийнх нь сайн байна гэсэн шинж тэмдэг юм шүү. Сайн пив байна, хөөсөрж байна, тий, цэцгэлж байна гэж тий. Тэгээд ингэж тий одоо удалгүй ингээд нэмэгдээд эхэлж штэ. Энэ пивний хувьд бол ингээд энэ чинь нөгөө хар пив. Германаар бол дүнкл гэж ярьж байгаа. Тийм пив шүү. Тийм болохоор жаахан хөрөндөө өнгөтэй байгаа. Тэгээд энэ дээр нь бол ингээд нэмээд байна. Тэгээд нэмж байгаа энэ бол одоо их сайн пив гэдгийг мэдэгдэж штэ. Хийнгүүт ингээд шууд ингээ гоё хөөсрөөд эхэлж штэ. Тий. Энийг бол одоо сайхан тий ямар гоё одоо профессионал хийж та нар харж байгаа үст дээрээс асахгүй. Тий. Эн чинь бас одоо олон жилийн юм байгаа юм шүү тий. Би Германд 13 жил одоо амьдэрсэн. 1983 онд анх очсон. Тэгээд 84 онд Мартин Лютерийн их сургуулийн анагаахын одоо ангид орж 91 онд төгссөн штэ. За ингээд яг хөө зүүн Германд байхад бас зүүн Германыхан пив их уудаг байсан. Оюутнууд бид нар ч гэсэн германуудыг дагаад их уудаг байсан. Тий. Тэгээд Герман бол одоо пивний орн, Чех бол пивний орн. Би өөрөө Чех их явдаг байсан. Тий. Намайг одоо Чехт байдаг оюутнууд, ялангуяа Праг, Братиславын оюутнууд мэднэ. Тэр байтугай Либрицт би 90 онд ч үлээ бас очиж ин нөгөө шар айргны ганхүүтэй өртөд төрсөн өдрөөр нь уулзж исэн нэг өвөл төрсөн өдөр нь болж исэн санаж байна те. За ингээд пив ингээ сайхан цэцэглүүлнэ. Цэцэглүүлэхгүй пив ууж болохгүй. Бир блүмэ заавал байх ёстой шүү. Тий. Яг энэ нөгөө савн нарийнхан юм байна л да. Тийм болохоор энэ доошогоо түргэн ингэж доошо бууж өгөхгүй байна л да. Уг нь жаахан бүдүүхэн сав байвал бас
илүү сайн түргэн буuna. За ингээ би бол энийгээ бүр сайхан хийгээ дуусгачих гэж байгаа. Энэ бол тэгээ ерөнхийдөө жаахан тунц мунцтай байгаа. Тунц мунц нь хамаагүй ингээ хийчтэй. За энэ бол бас их өвөрмөц төрлийн пив шүү. Энэ Калтенберг гэдэг нь өөрөө бол дүнкэл пив гэдэг. Тэгээ энэ нь нөгөө Шаронгийн пилс пивнээс их өөр шүү нөхдүүдээ. Шаронгийн пив бол одоо жинхэнэ одоо юу гэдгийг оригинал пилс гэж явж байгаа. Тэр нь бол одоо манай алтан говь гэд бодчих. За тэр бол Германы нөгөө Reinheitsgebot гэдэг ийм одоо хуулиар хийгдсэн пив шүү. Германы хаан зарлиг буулгахдаа Deutsches Reinheitsgebot гэдэг ийм одоо зарлиг буулгасан. Тэр нь юу гэвэл пив бол ус, сөрөг цэцэг, тэгээд арван соёолж энэ гурван юмар л хийн шүү гэж ингэж зарлиг буулгасны дагуу бол пивнүүд бол ялангуяа пилс, шар пив, лагер пивнүүд бол хийгдэж байгаа. Энэ пив бол тэр Deutsches Reinheitsgebot дээр нэмээд одоо нөгөө буудай бас ордог байхгүй юу? Буудай эсгэж оруулдаг. Тэгээд энийг Hefe Weizen гэж нэрлэдэг, Weizen Bier гэж нэрлэдэг, Wheat Beer энтергээд White Beer энтергээд янз бүрээр нэрлээд байдیں۔ Шүү. Тий. Германд одоо зүүн Германд бол ийм пив байдаггүй байсан. Бид нар бол дандаа тэр Шаронгийн пилс уудаг байсан л да. Чехэд ч гэсэн би ер нь одоо үзэж байгаагүй тий. Чехт бол одоо Pilsner Urquell, Staropramen тэгэл Velko Popovsny Kozel тэргээл гой пивнүүд очиж уудаг байсан. Тий. Би өөрөө 8 хийж бас их явдаг байсан юм уу? Пив өнгөр өстой тэр 80 онд чинь сайн хийдэг байсан шүү дээ. Тэгээд баруун зүүн хоёр нэгдснээс хойш 90 онд би анх удаа энэ Weizen Bier гэдгийг уусан юм. Энэ Weizen Bier нь яг тэр Deutsches Reinheitsgebot гэдэг дээр нэмээд улаан буудаа хийд юм байл шүү. Тэгээд их үнэтэй пив байдаг. Тэгээ бас миний найз нар германууд, бизнесмен одоо бас янз бүрийн хүмүүс намайг очихоор энэ Weizen Bier их дайлдаг байсан юм аа. Тэгээд би энийг мэддэг, бас амтыг мэддэг, уудаг. Энэ Монголд бас ингээд үйлдвэрлэдэг. Ингээ эн чинь одоо Монголд үйлдвэрлэсэн юм байна. Тий. Тэгээ би их олзуурхаад энэ пивийг бас уудаг юм шүү. За ингээд cheers. Одоо германаар бол цүмбол. Бас Prost ч гэдэг юм шүү те. Одоо эрүүл инхийг хүсье гэсэн. За энэ пивний хувьд бол нөгөө дотроо тунцтай учраас тунцыг арилгах гэж ингэдэм юм. Доогуур нь цогт юм байна лээ шүү. Ингэж жагаад. Тийм учраас энэ нэм зузаан хүнд байд юм байна лээ. Ингээд эрүүл инхийг хүсье. Цэцэг нь баг доошилж яхад нь уулаа штэ. За энэ маань бол одоо бас гоё цэцэгтэйгээ байж гэн те. Бүр ингээ хийчихвэл бүр гоё, цэцэг нь бүр гоё болно. Энэ сайхан цагаан цэцэгтэй ингэж уудаг байхгүй юу? За тэгээд би бас энэ Баварын энэ одоо хааны сайхан пивийг те та бүхнийгээ бас баяр ёслолын үеэр сайн найзуудыгаа урьхаараа хүндэтгсэн хүнийгээ энэ бас энүүгээр дайлж байгаараа. Энэ бол одоо их сайн пив шүү тий. Ямар ч байсан одоо Монголд үйлдвэрлэдэг Монгол үйлдвэр юм байна. Бүтээгдэхүүн юм байна тий. Ингээд энэ пивэнд бол одоо онцлог нь жаахан булангартай тий. Тэр нь хамаагүй. Онцлог нь энэ пив бол одоо илүү орцтой, өөрөөр хэлбэл нөгөө сөрөг цэцэг, ус, арван соёолж дээр нэмээд улаан буудаа ордог одоо ийм сайхан пив юм байгаа. Тэгээд хамгийн гол нь би Facebook-ийн найзуудаа, залуучуудаа тий тохируулж хэрэглээрэй л гэдгийг хэлмээр байгаа. Тий альва юм бол ер нь юмны тохиргоо штэ. Бүх юм бол хэм хэмжээтэй хувьтай байдаг. Тэгэхээр амьдралд хүн бол заавалчгүй ингэж тохиргоо тийм тохируулж хэрэглэх ёстой. Тэгэх юм бол маш сайн. Манайхан яадгүй гэхээр нэг уухаараа ингээд хөр шиг уудаг тий. Одоо юу гэдгийг согтож унтлаа, тасарж унтлаа, бүр ингээ халаад ингээд болохоо байдлаа уудаг. Тийм биш ээ. Тий. Хаяада баг багаар ингэж одоо ууж явах ёстой.
За энэ манай эхнэр хүртээс бариад ирсэн байна. Илүү нэг тулгаж аялаа. Cheers те. Яах нь нэ. Тэг хөөс ихтэй байна шүү нэ. Тэг. Бас намайг дургаад хаяа бас унаа битээ те. Тэгээд миний хэлэх гээд байгаа юм тохируулж оо. Монголчууд бол одоо архины хэрэглээгээр бол Япон, Солонгос энтрийг гүйцэтгэв юм шүү дээ. Нэг хүнд ноогдох архины хэрэглээгээр ч нэг том хүнд ноогдох архины хэрэглээгээр бол манайх одоо 7 литр гэж явд юм байна лээ. Жилийн хэрэглээ. Энэ манай одоо юу гэдгийг Японууд бол 14 за Солонгосууд бол 13 литр юм байна лээ шүү дээ. Харин манайхан бол маш ихээр ингэж нэг зэрэг уугаа тэгээд тасарч унаа тэгээд одоо янз бүрийн одоо зодон зохион хэрүүл урууд хэв жирмийн зөрчил гаргадаг. Энэ нь ерөөсөө тохируулж чадахгүй даа байгаа юм шүү. Тохируулж зөв соёлтой хэрэглэхийг л ах нь бол одоо дэмжиж байгаа шүү дээ. Түүнээс би одоо та нарыг пи уугаараа гэдэг ч юм уу эсвэл аль нэг компани реклам сурталчилгаа хийгээд байгаа юм ерөөсөө байхгүй. Нэгэнт ах нь бас ингээд ам нээвэл уушгинэ гэдэг шиг нэгэнт хилчихсэн, нэгэнт эхэлчихсэн болохоор бас энийг дуусгахыг гэж бодож байгаа. Тэгэхгүй бол одоо бас ахын архичин болгочих гээд, архичин гээд дайраад майраад ингээд бас энэ сошиалор чинь ахт нь бас атаархах чи дайснууд юмнууд бас зөндөө байна. Зориуд зохион байгуулалтаа ингэж нэрээ нууцлсан юмнууд их байна. Тийм одоо бас хүмүүс чинь буруу ойлгодог болохоор би ингэж хэлж байгаа шүү. Түүнээс одоо ах нэг ингээд тасраад унцдаг. Тэг их хэмжээгээр уудаг тийм хүн бас биш шүү. Бас үргэлж ингээд уугаад идэх юм биш. Эний чинь гоё одоо жаргаж, амталж, тохируулж гоё уудаг байхгүй юу? Тэг гүнээ ах шиг ууж байгаараа, тохируулж ууж байгаараа залуучуудаа тий. Би тэрийг л та нараас хүсэж байна. Тийм биз? За тэгээд энэ сайхан дүнкэл хэпэ вайцсан тий. Энэ пивийг ууж байгаараа тий. Гэт бүгдээрэнд нь эрүүлийн аз жаргал, сайн сайхныг хүсье. Ингээд те cheers те энэ гоё цэцгийг ингэж гаргадгийн шүү нөхдүүдээ. Тэгээд энэ доогуур нь цохин те тийм тэрний зориулалттай те тэгээд ингээд сайхан он шүү дээ сайхан гоё хэрэглээрээ залуучуудаа гоё бай те баярлалаа миний дүүнер шеэр хийгээрэй.